За нодлон ээлжид босч болгохноор 2024 оны төсвийн тодтгол баталж яхад бас энэ аж ахуй нэгжийн орлогын албан төтрийн тухай хуульд нэмэлт оруулаад тэгээ аж ахуй нэгжүүдэд нийт орлогын 1%-тай тэнцэх татврын хөнгөлөлт үзүүлэх ийм заалт орж ирсэн. За нэгдүгээр асуулт энэ заалттай холбоотой одоо энэ өнөөдрийн байдлаар хичнээн аж ахуй нэгж ямар төрлийн хөнгөлтүүд авсан байгаа вэ гэдгийг асууя. Тэгээд одоо энэ оруулж ирж байгаа хуулийн төслөөр сургууль цэцэрлэг барих асуудлыг бас энэ татврын хөнгөлтөнд хамруулж байгаа юм байна. За миний хувьд бол ямар байр суурь баримталж ирдэг вэ гэхээр сургууль цэцэрлэг барина гэдэг бол одоо төрийн засгийн газрын хийх одоо бас үндсэн үүргүүдийн нэгэ. Тэгэхээр энийг заавал одоо хувийн хвшлэр ингэж хөнгөлтийн зарчмаар хувийн хвшлэр бариулъя гэж зүтгэхээсээ илүү хувийн хвшлээсээ татваруудаа авдгаараа аваад тэгээд түр өөрөө энэ сургууль цэцэрлэгийнхаа хөрөнгө оруулалтуудыг хийх ёстой гэсэн байр суурьтай байдгаа. Тэгээд яагаад заавал энэ сургууль цэцэрлэгийг ингэж оруулж ирээд байгаа юм бэ гэснийг асуулт байна. За тэгээд өнөөдөр олонхын бүлэг хуралдаад энэ төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаа татж байгаа юм байна. Гэхдээ тэр хойно байгаа засгийн газар чиглэл өгөх тогтоол дээр чинь болохоор энэ төрийн албатай холбоотой саяны энэ хуулийн чинь үзлээр санаатай ойролцоо бас тийм зүйл заалтууд байгаад байна штэ. Тэгэхээр энийгээ бас яах юм гэдэг хоёрдугаар асуулт байна. За энэ гуравдугаарт нь болохоор энэ засгийн газарт чиглэл өгж байгаа улсын хурлын тогтоол байна л да. Тэгээ эн чинь бол нэлээд өргөн хүрээтэй асуудлуудыг томьёолчихсан байгаад байгаа юм байна. Тэгээ үүн дээр болохоор нэг заалт бас анхаарал татчихээн. Нийгмийн салбарын төсвийн үр ашгийг сайжруулах чиглэлээр төрийн бус өмчийн цэцэрлэг сургуульд олгож байгаа хувьсах зардлын санхүүжилтийг зогсоох гэсэн асуудал байгаа юм. Тэгэхээр энэ өнгөрсөн жилүүдэд бол энэ төрийн үйлчилгээний хүртээмж сул байсантай холбоотой эцэг эхчүүд арга буюу хувийн сургуулиудад одоо хүүхдүүдээ өгч одоо бас боловсролд нь анхаарч ирсэн. За тэр утгаараач тэр ялангуяа одоо манай Сэхэтэн дундаж давхрын эцэг эхчүүдийн дийлэнх одоо өрхийн зардлынх нь хэсэг нь энэ сургуулийн төлбөрт явдгаа. Тэгээд ер нь бол бид нар чинь бас боловсролын тухай хуулиараа бүх хүүхэд үнгүй боловсрол эзэмших эрхтэй гэж заасан байж идэг. Тэгэхээр энэ зардал бол хувийн сургуулиудад өгж байгаа зардал биш шүү дээ. Яг хүүхдүүдэд өгж байгаа зардал. Тэгэхээр энэ бол маш их тийм маргаантай одоо үдэл санааны хувьд асуудалтай ийм заалт гэж харж байна. Тэгээ энийг одоо бас ямар үндэслэл Болдын Жавхлан сайд Жаргалан гишүүний асуултанд хариулъя. За Жаргалан гишүүний асуултанд хариулъя. За тэр татврын хөнгөлтийн хууль өнгөрсөн жил 9 сард батлагдмагцсан хууль өөрчилж эхэлсэн байгаа. За ингээд 2024 оны жилийн эцсийн тайлангаар 87 аж ахуй нэгж тайлан ирүүлсэн байгаа. За ингээд спорт барилга байгууламжийн За байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам дээр 7 төсөөл, боловсролын яам дээр 18 төсөөл, гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам дээр 6 төсөөл, соёл спорт аял жуулчлалын залуучуудын яам дээр 45 төсөөл, за хот байгуулалт барилга орон сууцчлалтын яам дээр 5 төсөөл, эрүүл мэндийн яам дээр 4 төсөөл, зам тээврийн яамны чиглэлээр 2 ингээд нийтдээ 87 төсөөл тайлан ирүүлсэн байгаа. Ингээд процессын дагуу явж байгаа. За иргэжил одоо бослон жил болгон зарлж байгаа. Тэгэхээр төсөв маань одоо нэлээдгүй бас хумигдэж хөрөнгө оруулалтууд бас нэлээд хумигдах ийм төлөвтэй байгаа учраас бид боловсрон жил болгон зарлж чад юу ч хийхгүй суужиж болохгүй. Тийм учраас энэ боломжууд дээр нь мөн одоо сургууль цэцэрлэг гэж зааж өгсөн байгаа. Тэгэхээр сургууль цэцэрлэг бол бид одоо жишээ нь бослон яамд гаргасан тоогоор 102 тийм ээ. 108 ийм сургууль цэцэрлэг тутмаг байна гэж байгаа. За эдгээрийг оруулах юм бол ер нь ээлжийн хувьд бол нэлээд боломжийн зорилт төвшөндөө ирчнэ гэсэн ийм судалгаа ирсэн байгаа. Тэгэхээр эдгээр хөрөнгө оруулалтуудыг бол бид төсвүүдээр дангаар авч чадахгүй. Ойрын лав 10 жил авч чадахгүй магадгүй. За тийм учраас төрийн зарим одоо чиг үүргийг ялангуяа хөрөнгө оруулалтынхаа чиг үүргүүдийг хувийн хвшил хийж болно. Тэрэн дээр нь хөшүүрэг нь энэ байж болох юм а гэдгийг зааж байгаа гэсэн үг. Хамгийн гол нь цаашаа урсгал зардлаачсан хувийн сектор өөрөө аваад бизнесийн зачмаар явах байхгүй юу. Тэгэхээр хөрөнгө оруулалтын зардал цаашдаа олон жил явуулах хөрөнгө оруулалтын зардалаас хэд дахин илүү гарч ирдэг. Урсгал зардлаач гэсэн хувийн хвшил өөрөө авч яваад за яг энүүгээр бодтойгоор төсвийн ачааллууд буурна гэсэн үг. За тэр тогтоол дотор тэр албаны хуультай зүйлүүд бол бас байгаа. Тэрийгээ ажлын хэсгээр тогтоол бол янзлж болно. Хуулийн татаад авчиж байгаа учраас.
За энэ хувьсгал зардал дээр ч гэсэн дээр одоо шууд ингээд тогтоолоор хасчихж байгаа юм биш шүү. 26 оны төсөв өргөн барихтаа та нарыг нэг бодолцож үзээ. Тийм учраас энийг одоо энэ дээр ажиллаадахаа гэсэн үүргийг бид нар улсын хурлын тогтоолоор засаг авч яана гэсэн үг.